Яруу найргийн сарны өвөрт хонлоо бүсгүй хүшгэл байдаг төвөр цомгийг Монгол, Англи, Хятад хэлээр хэвлүүлж олонний хүртэл болгосон зохиолч яруу найрагч Төгс Жаргалын номын өдөрлөг өнөөдөр боллоо. Өдөрлөгт ээлжид яруу найргийн бүтээл болох Бясалгагч охины зүүд номоо уншигч олондоо толилсон юм а. Шүлийн эзэн хэмбэ ч гэдэм үү. Ялангуяа шүлгнээс их хүмүүс аяух эзэн хайдаг. Тэгээд шүлийн эзэд бол ерөөсөө л хүмүүс өөрсдөө байдаг. Зүгээр хүн ер нь уран бүтээлч юм бол ер нь өөрийнхөө тухай бол тэр тодорхой хувийг эзэлнэ гэхээс шул тэрэнд гарч байгаа тэр модон байшин заавал минийх байх халуугүй. Тэрэнд байгаа тэр гүзээлцгэнд ойн чөлөөнд би заавал очисон байх халуугүй гэх мэтлэн шүлэг бол айгүй гоё. Тийм учраас энэ удаагийн Бясалгагч охины зүүдэнд ч гэсэн бяцхан морин хуур тоглодог хөөрхөн жаалгүй байгаа. Мөн одоо тийм ихэмсэг бардам инээмсэглэж яваа бүсгүй хүн байгаа. Гоё сонгодог хөгжим байгаа, морин хуур байгаа. Ер нь тэгэл хуучин сандал байгаа, бүх юм л байгаа. Бясалгагч охины зүүд номын зураачаар Монголын орчуудын эвлэлийн шагналт зураач Төгс Соён, Дүлгөөн, уран бичигчээр бямчав дизайнераар оюунаар ажиллажээ. Энэ номоо ээжтэй зориулан бүтээсэн гэж байна.